Сайн байцгаана уу? 5 дахь цэцэрлэгийн тогооч Оюун Чимэг би өнөөдөр хүүхдүүдтэй болон эцэг эхчүүдтэй хүнсний 5 түлхүүр болон олон төрлийн будааны ач тусын талаар тайлбарлаж өгье. Хоол хүнсээр дамжин халдвар төвчнөөс сэргийлэхийн тулд хүнстэй харьцах бүх хүн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчмыг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Үүнд 1-р түлхүүр цэвэр байх нь бичил биетнүүд өсөн үржин тархахаас урьдчилан сэргийлнэ. Хоол бэлтгэх эдхийн өмнө бие засны дараа гараа тогтмол угааж хэвших. Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдвар гүйтгэх. Гал тогоонд чавж, мэрэгч, бусад амтан орхоос сэргийлэх. 2-р түлхүүр болсон түүхий хүнсийг тусгаарлах нь бичит биетнүүд дамжихаас сэргийлнэ. Үүнд түүхий, мах, далайн гаралтай хүнсийг чанаж болгосон хүнсний зүйлээс тусад нь хадгалах. Мах ногооны тавиур модыг болон бусад хүнсэнд бэлтгэдэг тавиуруудыг тусад нь байлгах. Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн болсон хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх. Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багж хэрэгслийг хэрэглэхийн өмнө болон дараа нь заавал угааж хэвших. 3-р түлхүүр хоол хүнсийг гүйцэд боловсруулснаар бичил биетнүүд устдаг. Хоол хүнсийг 700 Цельсиэс багагүй хэмт хүртэл нь чанаж болгож хэрэглэх. Хоол хүнсээ богино долгооны зууханд хадгалах болон зориултын сав ашиглан үе үеийн хутхан гүйцэд халааж хэрэглэх. Шөлтөө хоолыг буцалтал нь малын мах, дахиад шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох. 4-р түлхүүр хоол хүнсийг зохих хэмт хадгалах нь бичит биетэн өсөж үржихээс сэргийлнэ. Үүнд болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халуунаар нь хадгалах ба дасгалгааны хэмт 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй. Түргэн муудаг хүнсийг худалдаж авсан даруйдаа хөрөгчөнд хийж хадгалнаа. Хүнсийг хөрөгчөнд хэд удаан хадгалж болохгүй. Хөлдөөсөн хоол хүнсийг дасгалгааны хэмт гэсгэж болохгүй. Харин богино толгойн зууханд хөрөгчний хөргүүрийн хэсэгт эсвэл хүйтэн усанд барьж гэсгээдэг. За 5-р түлхүүр ундны ус, цэвэр ус хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлдэг. Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс сэргийлнэ. Энэ нухаанда баталгаатай цэвэр усны газраас юм уу цэвэр ус хэрэглэх гэдэг нь хамгийн чухал. Усыг буцалгаж хэрэглэх, хүнсний ногоо жимсийг угааж хэрэглэх, ариутгасан суу зэрэг боловсруулалт хийсэн аюулгүй хоол хүнсийг сонгож хэрэглэх, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, ус авах, хадгалах савыг цэвэр байлгана. Мөн хүүхдүүдтэй түүхий ус уулгахгүй байх зэрэг хамаарнаа. Манай 5 дугаар цэцэрлэг нь хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжиж хоол хүнсээ жор технологийн дагуу бэлтгэн явуулдаг. Өнөөдөр цэцэрлэгт 2 дугаар хоолнд түлхүүх хэрэглэдэг цагаан олон төрлийн будааны ач тусын талаар танилцуулъя. Дараагийн удаа ногоо, жимсгэн, гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүний ач тусын талаар цувралаар танилцуулах болно. Цагаан будааны ач тус. Будаанд Б амин дэм эрдэс агуулгаддаг цагаан будаанд. Цагаан будаанд В1, В3, В6, В5, В12 зэрэг амин дэмүүд, кальц, төмөр, магний, калий зэрэг эрдэсүүд их хэмжээгээр агуулгадаг байна. Будаан элчилгээний хувьд ялгаатай үзүүлэлттэй. Учираас хоолны дэглэм барьдаг болон цагаан хоолтнууд будаа идэх нь илүү тохиромжтой байдаг. Мөн хүүхдэд шингэж сайтай учир хэрэглэхэд тохиромжтой. Гурвалжин будаа нь уургийн өндөр агуулмжтай тул биднийг хэд их хоол идэхээс сэргийлж
жингээ барихад тусалдаг. Мөн бие бэлтрийн болон сэтгэл санааны хувьд ч гурвалжин будаа нь хамгийн хэрэгтэй үр тарианы нэг юм аа. Уг будаанд агуулгадах уураг, цардуулын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа эрдэнэ шишээс ч илүү. Нүүрс ус, төмөрлөг, цайрын агуулгам өндөртэй учраас хүний бие нь цусны амин дэмийг нөхдөг байна. Түүгээс зогсохгүй зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн цус багталтай хүүхэд хэрэглэхэд түлхүү хэрэгтэй байдаг. Хөц будаа. Хөц будаанд ашиг тустай бичил эслэгүүд, амин дэмүүд ихээр агуулгдсан байдаг нь өдөр бүр хоолндоо хэрэглэж, заншил, цэвэр байгалаас бүх хэрэгтэй гэсэн тэжээлээ авч байгаа юм аа. Хөц будаанд кальц, төмөр, йод, фосфор, марганц, бром, никель, хөхөр, кобальт, зэс, хором зэрэг олон ашигтай бодисууд агуулгадаж байдаг бөгөөд А, Е, Д, ПП мөн В төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулгаддаг байна. Хөц будааны уургийн агуулмж маш өндөр бөгөөд энгийн будаанаас илүүгээр селен бодис байдгаараа хамгийн тэжээлтэй будаанд тооцогддог. Хөц будаа нь хорт хавдрын эсийн өсөлтийг удаашруулдаг юм аа. Шар будаа. Шар будааны дэглэмийн ачаар биеэс хорт металлууд, давас, антибиотик, муу холестерин гадагшилж илүүдлэх өөх хоригдлохгүй тул амархан турдаг. Шар будаанд олон төрлийн витамин агуулгаддаг. Мөн шар будаагаар дэглэм бариад бөөр болон шээсний замын өвчнүүдийг эдгээдэг. Ер нь шар будаа бол маш их ач тустай бичил элементээр баялаг байдаг. За хүүхдийн будааны ач тус. Хүүхдийн будааг бол манай цэцэрлэг 7 хоногт нэг 2-оос 3 удаа ордог байгаа. Хүүхдийн будаа нь бол маш ач тустай цусны эргэл, зүрхний ажиллагааг докторжуулж, хотоодны шарах, элэгний өвчлөл, архаг өвсгөр зэрэг сайнаар нөлөөтэй байдаг. Хүүхдэд 6 сартаагаас нь эхлэн өгөхөд тохиромжтой байдаг. Мөн илчлэг ихтэй тул бага насны хүүхэд, өндөр настан, тамирчид, биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өглөө болон оройдоо хоолндоо түлхүү хэрэглэх тохиромжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа. Эрүүл бид сарвал оршин бүгд эрүүл байгаарай.